Би авч чадахгүй. Та намайг буруу ойлгож явдаг юм байна. Баяртай. За яах вэ? Мөнгө, эрх мэдэл ямар хүчтэйг мэдрүүлэхийн цагт чи над дээр ирэхгүйгээд хайчдیں۔ Уучлаарай захирлаа. Би цаашид ингэж ажиллаж чадахгүй нэ. Ажлаас гарахаар шийдлээ. Би чамд цалингч хангалттай өгч байна. Нэмж бэлгнүүд хүртэл явуулж байна. Юун болохгүй байгаа юм? Дураараа бол. Яадаг мó хөгшин төгцөг вэ? Дахин янз бүрийн юм өгөөд. Мөнгөтэй бол бүгдийг авч болно гэж боддог юм бах та муу халзаак. Миний хүү яасан ороо явж явах юм бэ те. Жаахан эрт ирэхгүй дээ. Харин тийм ээ аав. Түрүү нохоо төөхтөд баларлаа. Бас гудамжны хоёр баагийг шүгэлддэг байна штэ. Манай гудамж ширүүн болжээ. Уг нь миний хүүгийн өссөн газар. Гэхдээ одоо өөр болсон шүү. Аав нь яах вэ? Бор гэртээ богдуулаад байжлаа. Хүүн таныгаа цонжин ситэд амьдруулна. Тэнд цэвэр агаартай, тухтай, амгалан юм байна. Шинээр урт худалдааны төв баригдсан байна. Тэр яах вэ хүү минь? Аав нь харин нүд анихаас өмнө хүүдээ ээжийг нь олоод уулзуулчих юмсан даа гэж л бодох юм. Тэнгэртээ залбирч яваарай. Хүүн таныгаа заавал тэнгис далай үзүүлж цонжинд сайхан амьдруулна.